Сайн бацхан үзэг сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар гэхэд бэлэн болоод байна. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын ерөнхий сайдын бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Ухнагийн Отгон баяр хүрэлцэн оролцож байна. Сайн байна уу танд энэ өдөр мэндийг хүргье. За энэ өдөр мэндийг хүргье. За юуны бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа бас нэвтрүүлэгтээ оролцсон урьж одоо оролцуулж байгаа явдалд одоо бас баярлалтай байна. Сайхан зусч байна уу та? Сайхан туслан сайхан болж шүү. Ер нь энэ жилч ер нь айхтар өвөл хавартай нүүр тулаад тэгээд ер нь савьяас орон нутгаар явж байгаа дэрлээ зөмсөр энтэд орон Сүхбаатар ер нь давуу сайхан зам болохоор янзтай байна шүү. Тэ Улаанбаатарт ер нь сайхан болсон байна шүү дээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80% нь өнгөрсөн жилийн өвлийн одоо зуданд нэрвцээ ялангуяа таны сая таарсан гэдэг Сүхбаатар хинтээ Доронтой аймагт бол хамгийн их одоо цас унж малчд хамгийн хүндрэлтэй байсан орон нутаг байгаад байгаа. Малын хорогдол нэлээд гарсан баха. Тэр дундаа зүүн бүс нутаг дотроо Сүхбаатар аймаг бол мөрөдөө хамгийн их малын хорогдолтой. Энэ жилийн ер нь 100 турханчин бол ер нь манайчуудаа нийт сүүлд нэг 70 орчим сая мал тоологдсон. Тэрнээс ер нь баг үндсэндээ 10% нь одоо энэ зууданд хорогдсон шүү. Тэ. Тэндээс бол ер нь бараг 50% нь манай зүүн бүс нутаг ер нь зөнхөлж байгаа. Мал аж ахуйн салбар ер нь бас цаашдаа ер нь яг энэ хэлбэрээрээ явах юм уу, үгүй юу? Ер нь олон асуултууд гарч ирж байгаа шүү. Ингээд хоёул өнөөдрийн нэвтрүүлэг эхэлнэ. Би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээсээ өгөх юм аа. Ингээд нэвтрүүлгийн маань хамгийн ихний асуулт та өөрийгөө болон гэр бүлийгээ манай телевиз үзэгчдэд сайхан танилцуулаач. За намайг Ухнагийн Отгон баяр гэдгээ би одоо эцэг эхээс тавуулаа. Айлын отгон хөхт эхнэр 4 охиныхоо хамт амьдардаг. Дандаа охтууд байна уу? Тийм дандаа охтууд байна. Би ч одоо дан охтуудын дунд диваажинд байгаа юм шиг л амьдардаг шүү дээ. Тэ. Хүүхдүүд нь хэр том байна? 2 том охин маань их сургуульд сурж байна. 2 бага маань одоо дунд сургуульд аав ээжтэйгээ. Том охин Оросын холбооны улсад Москвагийн одоо 1-р ангахт эмчээр сурч байгаа. Энэ жил 5 дугаар курс, эх жил 1 жил яваад 6 дугаар курсээ төгсөөд. Тэгээд эх орондоо ирэх багт. Хамгийн бага нь. Бага нь одоо 10-тай. Зүг. Сүхбаатар аймгийн халдсан сумын харь ятал гэж явах уу? Тэглүү явах уу. Бидний өвгдөөч чинь бол одоо хаан энтийн нутгийнх. Аав маань одоо Сүхбаатар аймгийн халдсан суманд төрж өссөн. 18-9 нас хүрээд хот руу ирж энд амьдралынхаа гарааг Улаанбаатар хотод эхлүүлсэн. Тэгээд ээжтэй минь одоо хотог усны бригадад одоо ажилладаг байхдаа Говьалтай аймагт ажиллаж амьдарч яваад миний ээжтэй танилцж ээжийн маань хотод авчирч 5 сайхан хүүхэд төрүүлж өсгөж тэгээд би тухайн одоо тэр сайхан хүмүүсийн буйнд одоо хөдий зэрэгтэй сайхан эрүүл сарвал яваа. 10 жилийн сургууль наана уу? 10 жилийн сургууль би чинь Дээс Сүхбаатар, Жанжин Сүхбаатарын нэрмжид 2 дугаар дунд сургуулийг төгссөн. Энэ 11-р оруулалт. Тэгээ 11-р оруулалтыг. Тэгээд их сургууль бол Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжлэр төгссөн. Сүүлд нь одоо бас Австралид бизнесийн магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд ер нь сургууль төгссөн цагаасаа хойш төрийн албанд ажилласан да. Анх үйлдвэр худалдааны яам гэж байхад тэнд мэргэжилтнээр орж ажиллаад үргэлжлээд үйлдвэр худалдааны яам маань бүтцийн өөрчлөлтөнд орж тараад хөдөө аж ахуйн яамтай нэгдэж за тэг хөдөө аж ахуйн яамд ажиллаж явах үедээ Австрали сургуульд яваад буцаж ирээд барилга тоглолтын яамд ажиллаж хагаад 17 онд одоо төрийн албанаас өөрийнхөө өсөлтөөр чөлөөлөгдсөн. Ийм л хүүхдтэй. За ингээд их сургуулаа төгсчээ. За их сургуулаа төгсөөд ажлын анхны гараа нь хаанаас эхэлж байна? Үйлдвэр худалдааны яамнаас эхэлсэн. Тухайн үед одоо дэд сайдын туслах буюу мэргэжилтнээр анх ажил амьдралынхаа гарааг тэндээс эхэлж байсан. Цаг хугацаа суртаа нэг хэдэн он гэсэн үг вэ? 2006 он. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ? За гэвэл яваагүй байх юмсан гэж боддог. Сүүгэндээ бас нэг эзэн байх юмсан гэж одоо хэлсэндээ. Тэгвэл таны нандиндаг зүйл юу? Гэр бүл, эхнэр, 4 хүүхэд, өвгдөөц, удам судраа одоо нандиндаг.
Энэ амьдралаас олж авсан хамгийн том ололт тань юу вэ? Сүүлийн одоо хэдэн жилийн тухайд ярил би бас өнгөрсөн хугацаанд ерөнхий сайдын зөвлөхийн албыг хасж байна. Хажуугаар нь бас Сүхбаатар аймгийнхаа нутгийн зөвлөлийн тэргүүний алба хасж байгаа. За бас нутгийн одоо чухлын бүхийн дивжээнийхаа тэргүүнийг хийлээ. Олон нийтийн энэ ажлаас тэндээс би маш их зүйлийг олж авсан. Таныг тодтдог зам чанар чинь юу юм? Нэг хүмүүсийг нэг аливаа зүйлийг нэг нийлүүлэхээс нэгтгэхээс гэдэг. Энэ л бодлоо. Энэ мөн чанар нэг бас олон юм дээр бас тодтогдох байх гэж би ойлгож байна. Найз нөхөд гэдэг одоо хүмүүсийн ямар зан чанарыг та одоо илүүд үздэг вэ? Хүнд амьдралын найз, ажил төрлийн найз, тийм ээ? Багын найз гэдэг олон найзууд байдаг. Олон найзууд байдаг. Найзаа гэсэн тэр сэтгэл, тэр нэг хүний нэг цаануудын нэг тэр мухартай нэг чин сэтгэл байдаг шүү дээ. Тэрийг л ер нь их хүсэмжилдэг. Таны амьдрал дээр баатар хин. Миний аав Жамингийн ухнаа гэж юм байна. Дээрээс нь миний ах Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөг гэж. Энэ хоёр хүн миний амьдралын баатар. Ерөнхийлөгч ахтаа гоё юу? Гэхдээ одоо хүний хөв тавилан шүү дээ одоо тий. Гоё муухай гэдэг бол бас нэг жоохон өрөөсгөл ойлголт байна л да. Юу л одоо сайхан л гэдэг байх гэж боддог шүү. Яг сайхан та сайхан. Сайхан байлгүй яах вэ? Тэр болгон уулзаад тийж чадах уу? Яах вэ? Ч одоо төрийн хамгаалтанд байдаг, ажил төрөл ихтэй ийм үнтэй ч одоо яад юм бол тэр болгон өдөр болно хуучинсгээ дуулцаад үгүй л очно. Хүрээл ирнэ гэсэн юм байхгүй л та. Тэр болгон бас тийм бас юм байхгүй. Цагаан сараар наадмаар шинэ жилээр гээд бас нэг тодорхой хугацаануудад бас тогтмол нэг сайхан гэр бүлээрээ уулзч учирч амьдралаа ярьж хөөрж тийм зүйлүүд гаралгүй яах вэ? Одоо тэгээд яах вэ? Цаг маг авах уу? Яах вэ? Ч одоо хэцүү юм да. Айгүй. Гайгүй юу? Яриад уулзчмаар нагаад уулзчихгүй. Бас тийм хүн байлгүй байх гэж. Танд маш их олон гуйлгаар ирдэг баха. Юу ирдэг байх гэж бодож шүү. Одоо тэгэл аль нэгэн асуудлыг шийдвүүлчих гээл аль ч нэг хэлээд өг. Инээ тэрэгээд их олон гуйлгаар ирдэг бах. Үүнийг та ер нь яаж хүлээж авдаг юм? Гэхдээ яг хүний амьдрал баян л да. Яг таны хэлж байгаа яг үнэн тэгээд юу гэдэг хэлчихээр болчих байх гэж бодсон бас хүмүүс байдаг юм шиг байлээ. Болохгүй юм бол тэгэл болохгүй шүү дээ. Би бол тэр нэг үл хэлтий. За энэ ч одоо миний мэдэх асуудал биш байна. Ийм юм одоо ярьж хэлж үнэхээр мэдэхгүй байна. Ялуунаас шулуун дээр шууд тэгээ хэлчих нь амар байт. Сайхан ахтаах сайхан юм гээд хоёлаа ярьлаа. За сайхан зүйлүүд нь бол ярьлаа. За хэцүү зүйлүүд бол байдаг бах уу? Одоо амьдрал баялаг. Одоо хүний л амьдрал юм чинь. Адгийн наазах нь таны балиутуулалтын яамд байхдаа өөрийн хүсэлтээр ажиллаа өгсөн асуудал байна. Энд одоо нэг кабинетэд ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл яалтчгүй одоо тэгэл хэцүү байсан бах. Нэгт яг ямар шалтгаанаар ажиллаа өгсөн юм. Гэх мэтлэнгээр ийм хэцүү асуудлуудад тулгарч яваа. Хэцүү юмтай тулгарнаа. Зарим зүйл бол бас хязгаарлагддаг шүү дээ. Нэг үл хэлэхэд. Заавал ингэчих болоо заавал цэл ам хэлцэн суугаан болох болоо ч гэдэм үү. Ер нь нэг үлэхэд бас өөрийгөө ер нь нэлээд бодож цэгэндэг болд юм бэл. Жишээ нь одоо хамгийн сүүлд ах маань ерөнхий сайд болоод тэр үед би одоо барилга байгуулалтын яамны төрийн захиргаа удирдлагын газрын даргыг хийжсэн. Тэгээд засгийн газар гэдэг байгууллага дотор ч одоо ялчгүй хамт ажиллаж байгаа. Засгаар орох, хэлцэгдэх, шийдвэрлэх асуудлууд төрийн захиргаа удирдлагын газраар дамжин, бодлогын газраар дамжин. Тэр болгонд ч бас одоо нүүр тулах зайлшгүй шаардлага гардыг юм л. Тэгээ бас ах トゥ хоёр яг тэгж нэг дор ажиллах чинь бас тийм бас зохимжтой биш юм бэл. Тэгээ тэр үед бас ах яриад бит хоёр. За дүү яах вэ? Нэг бол чи ажиллаа хийх үү, нэг бол би ажиллаа хийх үү. Тэгээд одоо би эхлээд бас одоо нөгөө бас бодож илээс одоо яамар ч юмтэй гэж бодож байгаа л тэгэл шийдвэрээ гаргал. За тэгээд таны энэ төрд зүтгэж байгаа хийж бүтээх ажилд чинь одоо бас шулуун сайхан дардсан байхыг одоо амжилт хүсье бидгээд одоо тэр албанаас чөлөөлөгдөж хувьшилд гарч ажиллая гэдэг шийдвэр тухайд гарч ирсэн, гаргаж ирсэн. Тэр бол бас яг нэг үлэхэд бас тийм
амар шийдвэр бол бас байгаагүй. Хүнд хэцүү цаг үед таны сэтгэлийг ер нь юу засах вэ? Гэр бүл мал засна. Тэр дундаа миний эхнэр ч одоо тийм сайхан сэтгэлтэй сайхан эмэгтэй байдсан шүү дээ. Надаа миний амьдралын хүнд хэцүү үед надаа урмын үг гэр одоо тэтгэдэг. Үнэхээр миний эхнэрийн хэлсэн үг надаа өгж байгаа тэр урам бол сайхан урам дээрээс юм аваад тавьсан юм шиг болдсон шүү нэр. Сайхан. Төгс ад жаргал гэж юу хэлэх вэ? Таныхаар Бүтэн сайхан гэр бүлийг хэлдэг нь болохгүй л гэж би ойлгодог. тэгвэл таны хамгийн ихээр харамсаж явдаг зүйл юу? Яг зөв хэлэх жишээ байна л да. Тэ. Гэхдээ бол тэр бол нэг хайхтар бас яг шууд ил гаргаад хэлчих. Тийм одоо сайхан зүйл бол биш байна. Юунд илүү та бодтой хандахыг хүсдэг юм? Амьдралд илүү бодтой хандъя л гэж боддог. Ер нь аливаа зүйл ер нь бодтой л байх ёстой л гэж би миний боддог зарчим. Хүн гэдэг амт чинь төгс төгөлдөр биш шүү дээ. Алдаж онох, бодсноосоо өөр зүйл хийх, бодсон зүгээсээ өөр зүг рүү явах ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлүүд гардаг, алдаа дутагдал гардаг. Тэрийг цааш нь залруулж бас нэг зүв байхынсан гэдэг энэ бодол хүнд ер нь хамгаалах ёстой байх л гэж би ойлгодог. Таны амьдралдаа гарч ирсэн шийдвэрүүд байна шүү дээ. Энэ шийдвэрүүдээс эргээд харахад хамгийн зөв байсан шийдвэр. Ханаа зөв сонгосон болов уу гэж би ойлгодог. За тэгвэл хамгийн буруу шийдвэр юу байсан бол эргээд харахад тэрэн дээр би нэг жоохон алдчихсан байлээ дээ. За тэгтээ яах вэ? За одоо буруу шийдвэр. За одоо яг тэр санаанд шууд буух. Гэхдээ хүн алдсан онсон шийдвэрүүд байлгүй яах вэ? Тэ? Гэхдээ бол ер нь харьцангуй гайгүй болов уу гэж би бодож байна. Тэ? Харьцангуй гайгүй. Бүр тийм одоо бүр харамсаал. За энэ нь бол өстой үнэхээр миний одоо өстой нэг буруу шийдвэр шүү ч гэдэм үү. Тийм ээ? Тийм харьцангуй болов гэж ойлгож байна. Таны өнгөрсөн амьдралдаа хийж байсан зүйлүүдээс хамгийн галзуу зүйл нь юу вэ? Ууланд ганц нэгээрээ гарч исэн. Тэр бол бас нэг талаараа тэр чинь яг дээр үеийн явдал та. Маш эрсдэлтэй. Тийм эрсдэлтэй байхгүй тэр чинь ганц нэг. Хаашаа гараа явчихсан? Би одоо анх бурхан албанд гарч ирсэн аа. Ганцаараа. Найзтай хойлохна. Хойлохна. Тий. Тэрийг бол нэг талаараа бас тийм галзуу зүйл гэж ойлгож байна. Өвөл шүү дээ. Тэр чинь одоо өвөл өвтөнд одоо. Тэгээ цагаагаар хэцүүдүүлдэг ч байна. Тэгээ цагаагаар хэцүүдүүлдэг чинь бол багт л шүү дээ. Тэгээ ямар сантай ганц нэг хүний жонгоц онгоцоор хайраад орж ирсэн шүү дээ. Тий. Тэрийг бол одоо миний бүр санаанаас гардаггүй. Тэр бол одоо амьдралдаа хийж одоо бас нэг галзуу зүйлийн нэг л байна. Би тэгж л ойлгож. Ууланд их явах дуртай байна. Ууланд явна. Ер нь одоо байгальтайгаа их орхон байхыг хичээд шүү дээ. Тэр дундаа Монгол хүн бол одоо юу гэдэг байгаль их дэлхий за тэгэл их орнон гэсэн зүйлтэйгээ одоо хамгийн ойр дотн байх. Тэр бүр байгаль урхнаас бүтээгдсэн тэр нэг дотоод нэг мөн чанар байт юм шиг. Би тэгж ойлгодог. Жишээ нь би одоо гадны оюутнуудтай сурч л байсан. Олон л орны сайхан оюутнууд хамт байсан. Тэднэрээс сайхан нутг руугаа явахынсан нутгаа санаж ийн гэдэг үг би тэдний амнаас хизээч сонсч байгаагүй шүү дээ. Яаж иж аргалж байгаа дэнд сайхан газрын дүлдчихсэн гэсэн тийм л бодол байт юм шүү дээ. За нэг аавынхаа нутгаар нэг орё, ээжийнхаа нутгаар нэг орё гэдэг энэ бодол бол монгол хүнд л байдаг байх гэж би ойлгодог. Ямар спортод дуртай вэ? Хичээлдэг үү? Олон спортоор хичээлсэн. Тий. За тэгэл одоо Спортлог хөвгт байжтэй. Спортлог тий. Ер нь олон төрлийн спортоор хичээлж байсан. Одоо яг одоо үүдийн тогтмол явж байгаа спорт бол одоо фитнестэй л явж байна. Нэг 7 хоногт нь 2-3 өдөр фитнесээ нэг таслахгүй гон шиг явж байна. За нэг хаа нэг одоо сакс волейбол тоглохыг хичээж байна. Тий. За нэг охин их спортлог байгаад байгаа тийм ээ хүслээ. Тий. За амжилтанд ер нь дажгүй байна уу? Давгүй. Миний охин чинь хамгийн сүүл ямар амжилт гаргалаа? Хамгийн сүүлд сая Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн шүү дээ. Жудогийн миний охин чинь Монгол улсын үндэсний шгшөөгийн тамирчин. Хасах 78 кг хэмжээнд барилддаг. Сая хамгийн сүүлд одоо Азийн аваргаас хүрэл медаль хүртэж даавыгаа, ээжигаа гэр бүлээ одоо баярлуулсан да. Тэр мөч одоо хамгийн сүүлд одоо ойр хожид одоо мэдрээгүй тийм сайхан мэдрэмж саяхан мэдэрсэн. Тэ Монгол гэж дуудуулаад бас төрийнхөө талбайг одоо мандуулаад сайхан медалийн тавцанд
зогсож байгааг нь харахад бол бас сайхан байсан. Тэгэл аав өвний хувьд өшөө илүү сайхан амжилт гаргаасаа л гэж бодож мөрөөдөж л яваа шүү дээ. Өө тэгэлгүй яах вэ? Сая 2 хоногийн өмнө Монгол улсын шгшөөг дэлхийн аврагт Абу Дабид одоо дэлхийн аврагт оролцохоор эндээс бүгд хөлгийн жолоо залсан. Тэгээ би бас жудогийн дэлхийн аврагт бас амжилттай сайхан барилдах байх гэж бас найдаж байгаа. Тэнд одоо бас Монгол төрийн дуулал, Монгол төрийн талбай одоо олон их шилж мандах байх л гэж одоо бодож байгаа шүү дээ. Танад бүхий удам байна уу? Манай хадам аавч одоо улсын начин даваасан бөөгч хүн байсан. Манай эхнэрийн чинь өвөө нь улсын начин Жотон гэлэг гэдэг. Манай хадам аав чинь дүү улсын арцах намсрааж юу гэдэг. Тий. Би ч ер нь бүхчүүдтэй бас их ойрхон шүү дээ. Тий. Танаа талаас бүхий удам. Манай талаас бол бүхий удам байхгүй яг. Зүгээр би бол яг зүгээр яг залуу одоо 10 жилд байхдаа бүхий секс дугууланд бас явж ийсэн. Бүхэд бас их сонирхолтой. Нэг хэсэг ч одоо Сүхбаатар аймгийн Жавхлан бүхий дэвжээний тэргүүний албыг хасч ийсэн. Манай зүүн талчин бол одоо бас олон сайхан бүхчүүдтэй. Манай Дорнод аймаг байна. Сая би тэнд ажиллаар явж байхдаа Дорнотойгоо бүхчүүдтэй бас уулзаж, тэд нар маань бас надад үндэтгэл үзүүлж, бид нар бас сайхан байсан. Одоо Дорнотоос ч одоо манай улсын зан ангар тэргүүтээ одоо эд одоо үзэж байгаа сайхан залуучууд олон байна. Наашаа манай Хинтээ аймаг байна бас. Одоо олон сайхан бүхчүүд манай Тархан авраг Батманбөгийн Бат Эрдэнэ тэргүүтээ манай авраг Уян болдуу байна. Бид нар ч бас их ойрхон. Тэ. Би ч энэ бүхчүүдийн амьдралтай их ойрхон байдаг. Одоо манай хадам бас улсын начин тэгээд бүхийн гэр бүлд манай эхнэр чинь төрж өссөн болооч тэгдэм үү. Би ч одоо яагаад ч одоо тэгээ бүхний охинтой суусан шүү дээ. Тэ. Айлын ганц охин. Манай хадам авч одоо химийн шинжилгээ ухааны хүн. Доктор профессор одоо энэ бүхчүүдээс их олонгүй байд юм лээ. Энэ эрдмийн зэрэг цолтой хүмүүс. Тэгээ манай хадам авч одоо химийн шинжилгээ ухааны хүн. Одоо суур шинжилгээ ухааны надад зэрэг хамгаалсан. Ийм сайхан хүмүүс юм. Гэр бүл одоо удам судар үргэлжилж яваа гэж би ойлгодог. Бүх эмэгтэй талаад байгаа явдаг гэсэн ер нь үнэн л байх юм дээ. За ер нь бол харах юм бол тийм. Одоо ер нь магадгүй юм шиг байна. Тийм. Би бол одоо манай охиныг өвдө завны охин чи барилд гэж одоо хүчээр барилдуулаагүй. Өөрөө сонирхол. Тэгээ өөрөө сонирхол одоо Тэтгэр ангиасаа явчихсан. Одоо миний охин чи 19 та шүү дээ. 15 тагаас 14 тагаас одоо нэг 4 5 жил болж байна. Таны амьдралдаа хамгийн их иччихсэн тохиолдол. Хүний өмнөөс ичгэл их хэцүү юм билээ шүү дээ. Хамгийн одоо хүн яг өөрөөсөө ичж болно. Хүний өмнөөс ичнэ гэдэг одоо бас ихтэй бийгүй юм билээ. Таны сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйл юу вэ? Монгол орн цаашдаа зөв голдролд орж яваасаа гэдэг дээр би бас сэтгэл зовж явдаг. Монголын маань ирээдүй бидний үр хөвгт бас нэг зөв нийгэмд сайн сайхан амьдрах чиглэл рүү одоо Монгол улс маань хандах байх гэж боддог, итгэж найддаг. Энэ байгалийнхаа баялагийг одоо зөв хуваарлалтанд оруулж хэдхэн гэр бүл биш. Монголын энэ 3 сая 500 мянган иргэн одоо бүтэн дүүрэн одоо өөрсдөө хүртдэг. Энэ нийгэм зөв тал руугаа болж тогтоосоо гэдэг чиглэл рүү л одоо бас сэтгэн зовж явдаг. Нэр хүнд гэдэг зүйлийг та тодорхойлооч. Нэр хүнд гэдэг зүйлийг хүн өөрөө л бүтээдэг. Яадаг ч л ойлгодог. Сайн явах санааных гэдэг шиг тэр нэр хүндийг өөрөө бүтээн байгуулж бий болгодог ийм зүйлээ гэж. Нэр хүндийг юу гэдэг зүгээр одоо дэлгүүрт ороод талхуудалтаж авч байгаа юм шиг бодлож авахгүй. Тэр нэр хүндийг бол тэр хүн өөрөө бүтээн байгуулах ёстой. Таны хувьд бол та асар хичээж явдаг л бах та. За нэг хөрөсөхийн дүүчин шитэл гэж шүү дээ. Хичээнэ. Би хичээж явдаг. Гаргаж болохгүй. Хичээж явдаг. Үйл хөдлөл хийж болохгүй. Хичээж явдаг. Нэг талаараа хэцүү юм да тий. Яг тэгэл одоо амьдрал шүү дээ одоо. Тий. Амьдрал. Дээрэс нь миний би удам судраа Жамингийн ухнаа гэдэг хүний нэр төрийг бас өндөрт өргөж авч явах юмсан гэж бас хичээдэг. Би нэг юм дээрээс уншиж ирсэн юм шүү. Танаа халзсан сум бүр танаа голчин баг болоо авчихсан баг шүү.
Монгол улсын 2 ерөнхий сайд хөдлөө гэж. Тий. Сүхбаатарын аймгийн халдсан сум чинь 2 ерөнхий сайдтай. Монгол улсын 6 дахь ерөнхий сайд Сэнгэлтийн жигжиж гэж ерөнхий сайд. За тэгээд Монгол улсын 30-31 дахь ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөг гэж 2 ерөнхий сайдтай халдсан сум. Ер нь манай халдсан сум чинь бол юу гэдэг Эрдэмтэн мэрэг дээр одоо бас Монгол улсад нэлээд дээгүүр толгой зөгтөн шүү дээ. Олон сайхан алдартан гавьяатнуудтай, хөдөлмөрийн баатруудтай ийм сайхан сум. За хамгийн сүүлд одоо ардын жүжигчин болсон дүүрийн одоо дуучин амар төвшин маань ардын жүжигчин болсон. Одоо халдсан сум байх. Манай халдсан сум байх. Одоо амьд сэрүүн сайхан байгаа манай геологийн сайд байсан хурцгай хөдөлмөрийн баатар хурцгай манай халдсан гэх. Ингээд дүрдээд байвал олон хүмүүс би ардын жүжигчин шар хүүхэнгай гэдэг. Ингээд олон сайхан ардын гэсэн тодголтой хүмүүс ардын зураач амгалангай одоо манай халдсан гэх гэдэг. Дөрөвдөл олон хүмүүс байна. Бас олон сайхан алдартан гавьяатнууд одоо төрсөн хүн амд нэг тийм айхтар олонгүй тийм сум. Гэхдээ одоо сайхан олон сайхан алдартан гавьяатнуудыг одоо төрүүлсэн. Тийм сайхан буянтай сайхнууддаг. Ер нь манай Цэцэн хаан өөрөө ер нь олон сайхан алдартнуудыг бас төрүүлсэн. Би бол боддیں۔ Энэ Монгол улсыг одоо хүнд хэцүү байх цаг мөч болгонд Цэцэн хаанаас төрсэн одоо аавын хүүгүүд, ээжийн охтууд Монгол улсын бас одоо туг дарцаг нь болж явсан. Ийм хүмүүс Хинтигээс, Доронтоос, Сүхбаатараас төрөн гарсан одоо сайхан хүмүүс зөндөө байна да. Танд бүр нэг тийм шалдаа бууж ирсэн тохиолдол байна уу? Хэрэг байгаа бол ямар тохиолдол байна? За одоо яг бүр тэгж айхтар шалдаа бууж ирсэн үе одоо бас айхтар санаа буухгүй шүү. Гэхдээ одоо янз янзын юмнууд байсан л байна. Тэ байсан л байна. Тэ хүний амьдрал юм ч одоо. Тэ. За хэнийг карашилж байна? Караш байна уу? Байлгүй байх юм ч одоо. Тэ. Миний одоо яг өнөөдрийн яг одоо хэнийг карашилж байгааг шууд асууж шít. Би бол одоо Монгол улсын үндэсний шгшавагийн тамирчин хасах 78 кг хэмжээнд барилдаж байгаа Отхон баярын Хүслэнгээ охиныг карашилж байгаа. Мундаг караштай. Өчигдөр өнөөдөр маргааш та альваар амьдарч байна. Би өнөөдрөөр амьдардаг. Өнгөрсөндөө би харамсахгүй байх юмсан гэж хичээдэг. Ирээдүгийнхаа талаар асуух боломж олдвол та юу асуух магадгүй? Ирээдүйнхаа талаар асууя гэж би охтуудынхаа талаар л асуух байх гэж бодлоо. Хөөрхийд. Яг чи охин үртэй хүн ихтэй нэг сэтгэлийн мухарт аав өхний хувьд нэг сэтгэлийн мухарт нэг охтуудаа гэсэн ирээдүйд миний охтууд яах бол ямар хань ижилтэй болох бол ямар эрдэм мэдлэгтэй энэ улс орондоо хэрэгтэй эрдэм мэдлэгтэй сайхан хэрэгтэй хүн болж төлөвшөөсөө гоё одоо хэрэгтэй мэрэгчлэр сураасаа Монгол орныхоо нэрийг өндөр төргөж явах юм мундаг хүмүүс байгаасаа гэж дандаа л боддсон бил. Тэгээд тэр дундаа охин үртэй хүн гэдэг бол охтуудынхаа талаар байнга л бодож идэг. Тэр дундаа би одоо нэг нүгэл хэлгээд тийм сайн хантай болоосоо л гэж охтуудаа боддсон шүү дээ. Охин хүн гэдэг бол одоо ямар хөө хатмаа байх бол одоо гайг байх. Айгуул хөргцүүлээр нь эрхлүүлж иж магадгүй л баг. Танихаар хүн гэдэг энэ амьтны хамгийн муухай зан чанар юу вэ? Хатаархал. Таны хийж байсан зүйлүүдээс хамгийн бахархмаар зүйлт нь юу вэ? Нутгийн зөвлөлийн ажлыг нэг нэр төртөө хийгээд явж исэн энэ цаг үе. Би бол тэрэнд бол үнэхээр бахархалтай байдаг. Яагаад гэвэл нутгийн зөвлөлийн Сүхбаатарын аймгийн нутгийн зөвлөлийн албыг бол аваад бас баггүй хугацаа өнгөрсөн. Энэ дээр миний нэг гол барьдаг нэг бодлого гэх юм уу, зарчим гэх юм уу зүйл бол энэ хүмүүсийг нэг нийлэх, нэг зөв талаас нь нийлүүлэхийнсэн, нэгтгэхийнсэн гэдэг л ийм л бодол байдаг. Тэрийгаач би бас нэр төртөө сайхан хийж яваа гэж бас боддог. Олон сайхан залуучууд энэ нутгийн зөвлөлд одоо чин сэтгэлээсээ зүтгэж энэ өвд эцсийнхаа нутгийн төлөө бол одоо ажилдаг. Манайх ч одоо 13 сумын нутгийн зөвлөлийн дарга нар нутгийн зөвлөлд харьяалагдсан. Дээрээс нь нэг тэргүүн дэд дарга байдаг. Дээрээс нь 13 дэд даргатай. Үндсэндээ нэг ажлын хэсэг гэдэг нэг 30 орчим хүн одоо юу гэдэг удирдлагын багт ажилдаг. Тэгээ энэ дээр бол
70-аад оныхон зөнхөлдөг. Яг уу Ахмад дунд залуу үеийн энэ 3 хэлхэн дээр явдаг хэдий ч одоо 70-аад оныхон зөнхөлдөг. Тэгээ би тэд нартай одоо ярьж хэлдэг. Одоо цаашдаа яах вэ гэж ярьдаг зүйл бол Ухнагийн Отгонбаяр гэж хүнийг нутгийн зөвлөлийн дарга хийж яхад гэж хизээч ярихгүй. 70-аад оныхны үеийн нэг нутгийн зөвлөл нэг ийм байсан шүү, тийм байсан шүү гэж ярина гэдэгт би бол итгэлтэй байдаг. Тийм учраас бас хамт олондоо, найз нөхдөдөө, нутгийн зөвлөлийнхөндөө хэдүүлээ нэг сайхан нийлж нэгдэж ер нь нийлж нэгдэж чадвал олон сайхан зүйлийг бас хийж бүтээж болд юм блэ. Цаашдаа ч монголчуудад бас нийлж нэгдэх ёстой. Тэр хандвар нэг сайхан бурхны өшөө байсан байсан. Тэр ямар учиртай өшөө байсан? За 2 жилийн өмнө Сүхбаатар аймгийн маань түүхт 80 жилийн ой төгссөн. Тэгээд бид нутгийн зөвлөл дээр бид бүхэн ярилцаад нутгийн зөвлөл бас нэг бэлэг бэлдэх шаардлага гараад. Тэгээ би тухайн үед ярьж ирсэн нутгийн зөвлөл дээр за хэдүүл нутгийнхаа ойгоор алд цэнхэр хадаг алтан ууны зурагтай барай зогсож явах уу? Эсвэл бас нэг хэдэн жилдээ хүний нүдэнд харагдаж гарт баригдах хэмжээний нэг жижиг одоо сайхан бүтээн байгуулалт хийх үүдэг тэр. Тэр үед үүдээ олон хүмүүс хин нэгний нэрмжид цэцэрлэгт хүрээлэн байгуулъя. Хин нэрний нэрмжид одоо гудамж талбай тогтчуулъя, тийм ээ. За бүр зарим нь одоо сургууль цэцэрлэг барь идэр гэдэг. Янз янзын саналууд гарч ирсэн. Тэгээ би тэр үед бодож байгаад ер нь хэдүүлээ нэг сайхан нутагтаа нэг сайхан бурхан багш бүтээе. Энэ бол тийм олон төрлийн ач холбогдолтой. Энэ бол одоо үндсэндээ 12.5 метрийн өндөртэй цагаан гантгч чулуугаар бүтээсэн. Тэр гантг нь Монголд үйд юм. Тий, тэр Монголоос олсон гантг. Говьалт аймгийн Цээлсмаас. Тий. Тэгээд энийг анх бүтээх санаа гараад тэгээд одоогийн гандан гэрчлийн хэдийн тэргүүн хамб Жавзан дорч Монгол багш маань шашин талаас нь зөвлөж шашных нь ажлын хэсгийг ахлаж. За нөгөө талаас нь яг бүтээл талаас нь одоо урлах ажлыг нь манай Сүхбаатар аймгийн Халдсан сумын харьяат Цэрэн дорж инх тайвны гэдэг хүний баг хамт олон одоо уралсан. Тэгээ анх бол одоо энэ санааг ярьж бид бүхэн ажил хэрэг болгосон. Энэ ажлыг эхлүүлсэн нь бол нутгийн зөвлөл дээр ярьж байгаад эхлүүлсэн. 12.5 м гэдэг чинь өөрөө үндсэндээ нэг 4 давхар байшингийн хэмжээтэй ийм сайхан бүтээл болсон. Энэ бурхан заах энийг бол анх бол хүмүүс олон талаас нь ярьж ирсэн юм аа. Энэ бол үүдээ одоо нэг чулуу, шавар ийм зүйл бүтээх гэж байна. Гайхан хөшөөл тийм хөшөө хийдэг гэдэг. Энэ нь бол тийм олон өнцгөөсөө бол тийм олон талын ач холбогдолтой. Энэ бол нэг талаараа бол одоо том сайхан бүтээл, урлагийн бүтээл гэж би ойлгодог. Бас нэг өнцөг нь бол өөрөө энэ бол бурхан шүү дээ. Нөгөө талынх нь өнцөг бол энэ өөрөө аялал жуулчлалын том бүтээгдэхүүн. Өнөөдөр Сүхбаатар аймагт дөрвөлж толгойд очисон хүн болгон энэ бурханд очиж байгаа. Энэ тэндээс одоо гадна дотноос зочид гүйчд очино. Мөн л ялгаагүй энэ бурхан дээр очино. Монгол багш ярьж ирсэн. Бүтээх яах вэ? Хамгийн гол нь тэрийг аравнайлж, шүншгэлж, амьлуулах бол одоо хамгийн чухал асуудал гэд тухайн үед бол одоо 18-нд нь бол одоо маш олон газраас олон сайхан зүйлүүд орж 18-д ирсэн. Юу орсон гэдэг хэлээд байна. Жишээ нь одоо Монгол орны одоо өнцөг болон бүрт байгаа одоо гол мөрний одоо дээжүүд бүгд жишээ нь орсон байх. Одоо манай одоо манай бөөр нуур, ганг нуур, за хөвсгөл, хэрлэн, онон гэл одоо бүхий л одоо гол усын дээж, ар шааны дээжүүд орсон. Дээрээс нь Монгол орны одоо өнцөг болон бүрт байгаа байгалийн баялагуудаас ашигт малтмлын дээжүүд бас орсон. Оюутлогоо, таван толгой, эрдэнэт тийм ээ. Манай төмөртөн орд, төмөрлөг гэдэг одоо бүхий л газруудын одоо дээжүүд бас орсон. За дээрээс нь манай Монгол багш энэтгээс одоо далаа багшаас залж авчирсан одоо олон сайхан нандин зайнууд орсон. Үндсэндээ бол одоо тэнд бол одоо ороогүй юм үлдээгүй. Тэгээд одоо тэрийг сайхан бүтээх ийм боломж болцоо гарсандаа би бас их баяртай байд. Энийг бол бид бүхэн хамтдаа бүтээсэн. Миний нэг бас нэг амьдралын бас нэг боддог одоо баримталдаг бас нэг зарчим аливаа зүйлийг би биш дандаа бид гэдэг өрөөнд хийх юмсан гэсэн ийм бодол үүдэн. Тэгээ энийг
бид бүхэн хийж чадсан. Энэ бол одоо нийлж нэгдсэний даач гавья гэж би бас ойлгодог. Таны хувьд хамгийн сайн хийж чаддаг зүйл чи юу вэ? Хамгийн сайн хийж чаддаг зүйл олон зүйл биш шүү дээ. Хүн тусaan одоо олон сайхан зүйлүүд байна. Тэ. Эндээс одоо бас хоол хийхдээ бол би өөрийгөө бас голохгүй. Энэ болцооны гэж ойлгодог. Хинэж тагуулгүй гол гэж байгаа. Хүн хөгжихийн тулд ер нь юу хийх ёстой юм? Өөрөө хөгжихийн тулд. Өдөр тутмын тэр дадал өөрийгөө хөгжүүлэх чиглэлд тодорхой цагийг тогтмол гаргадаг л байх хэрэгтэй юм. Тогтмол гаргадаг байх хэрэгтэй. Зүгээр нэг үгдэн ажил хийж иргээл одоо нөгөө хаараас цаг наргүй явахаасаа илүүтэйгээр тодорхой цаг хугацааг хүн өөрийгөө хөгжүүлж чиглэл рүү бол одоо тодорхой цаг хугацааг бүр хуваарийн дагуу гаргах хэрэгтэй. Тэгж чадвал хүн өөрийгөө хөгжүүлж чадна. Би энийг бол одоо Австралид оюутан байхдаа бол бүр илүү ихээр ойлгосон. Юунд хамгийн их азтай байсан бэ? Гэр бүлээ зөв сонгосноо бол би том аз гэж ойлгодог. Энэ бол миний амьдралд одоо тохиосон хамгийн том аз гэж ойлгодог. Тэгвэл таны хамгийн том амжилт юу вэ? Өдий зэрэгтэй одоо бас байгаа нь бол одоо миний өвгдөөс аав ээжээс одоо үлдээсэн энэ том одоо ололт амжилтаа гэж ойлгодог. Ер нь өөрийгөө та хэр амжилттай яваа залуу гэж боддог вэ? Амжилттай яваа гэж би өөрийгөө ойлгодог шүү. Өнгөрсөн хугацаанд нэг 10 жил төрийн албанд ажиллаа. За төрийн бүс байгууллагууд тэргүүллээ. Тийм ээ. Энэ засаг төрд одоо бас одоо ерхий сайдын зөвлөхийн албыг хашиж байна. Сайхан найз нөхдүүд байна. Бас амжилттай явах бас нэг том тулах цэг нь бол одоо найз нөхөд хамт олон гэж ойлгодог шүү дээ. Таны гаргаж байгаа шийдвэрт юу голчлон нөлөөлдөг вэ? Дотоод сэтгэлээ л өөрөө би сонсдог. Мөнгө олохын тулд ямар бүр тийм хачин ажил хийж яв та? Гэхдээ одоо хачин ч юу байх вэ одоо тэгэл жишээ нь би бол 10 жилд байхдаа одоо 90 оны ихээр 7-8 дугаар ангиас мөнгө олох ажлуудыг бол хийж эхэлсэн. Ундаа зардаг байлаа. Нөө 100-ийн ундаа. Тэгээ 100-ийн ундаа. За тэгээд араас нь одоо Дэнжимийн гадаар одоо манай нэг байрны ах урдаас дандаа бэлтгэл явц оруулж ирдэг. Нөгөөдүүлийг нь авч явж зардаг. Зарж одоо мөнгө олдог. 7-8 дугаар ангийн хүүхэд. Ер нь мөнгөний үн цэнийг бол их багасаа мэдэрсэн гэж би өөрийгөө ойлгодог шүү дээ. Ч одоо айлын отхон хүүхэд ирэх байдаг юм уу? Хүмүүс нэг айлын отхон гэхээр жоох ирэх байх гэж ойлгодог. Хэд ах ихчтэй ирэх. Яагаад тэгэхээр миний ах эгч нар чинь одоо миний дээдлийн ах эгч надаас 7 ах. За тэгээ ерөнхийлөгч ах надаас 10 ах. Игч маань 20 игч. Хамгийн том ах маань 23 ах. Тэгээд эдгээр чинь хол зайтай учраас зайтай юм байна. Намайг төрж явахад миний дээдлийн ах чинь 7-8 настай. Тэгээд намайг 9-10 таа болж явахад үшээ одоо юу гэдэг гэрээсээ гараа явцсан. Тэгээд би чинь настаа аав ээжтэйгээ амьдэрдэг. Тэгээд гэрийн бүхэл ажлыг л хийдэг. Орой аав ээжигээ ярих тоолондоо хийн гэр орноо цэвэрлэн ч гэдэг юм уу. Тийм учраас тийм одоо би тийм айхтар ирэх хүүхд бол байгаагүй гэж ойлгодог шүү дээ. Одоо эргэлдэг юм нөгөө дэжтэй. Одоо тонооны юм чинь гэлээ. Аавас эрхлэх үе гаралгүй байх байна тий. Хүний ах トゥ юм чи тийм Хүний ээ. ах トゥ юм чи. Таныг энэ амьдрал урагшлахад юу таныг төлөж өгч байна? Уршаа хүсэл тэмүүлэлтэй яваад олон зүйл нөлөөлдөг. Гэр бүл, найз нөхөд их нөлөөлдөг. Тийм учраас тэр гэр бүл, найз нөхөд одоо миний намайг уршлах том тулах цэг юм уу гэж би бас ойлгодог шүү дээ. За гэр бүлэл их ярьлаа да. За таны хань ямар ажил эрхэлдэг хүн байдгийг? Манай эхнэр ч одоо эрх зүйч мэрэгчлээ. Хууль зүйн хамгийн сүүлд одоо хууль зүйн яамд ажиллаж байсан. Тэ. Даваа самбуугийн Эрдэнэ гэж одоо сайхан юмхтай байна да. Танд тулгарч ясан нөгөө хэцүү зүйлүүд бас эхнэртэд нь тулгарх уу? Аа нөгөө ерөнхийлөгчийн дүүгийнх нь эхнэр штэ гэл. Гайваа. Тэр нь чиглэлийн марцсан гайгүй шүү дээ. Хамгийн сүүлд хэн нэгнээс сонсож байсан хамгийн сайхан урмын үг ямар үг вэ? Ер нь хүн урмаар одоо өдөр тутам сайхан тэжээгдэж идэг гэж би ойлгодог. Хүнээс сайхан урмын үг
авах бол сайхан. Саяхан өнгөрсөн сард би нэг хамт ажиллаж байсан нэг ахтайгаа таарж нэг кофе ууж нэг 5 өсөлж суусан. Тэгэхэд тэр ахаас надад нэг сайхан урмыг өгүүлж ирсэн. Тэр одоо яг хамгийн түрүүнд санаанд бууж байна. Тэр үед би тэр ахтай ажилладаг байсан юм. Ажилдаг ингээд нэг өрөөнд ажилдаг байсан. Тэгэл өглөө орж ялаа санаа авах ингээд мэдлэл ах цаа уух уу, кофе уух уу, за би цаа уух чинь, кофе уух чинь ингээд тэгээд тэр ах тэрнээс их урам авдаг байсан гинэ. Тэр үед надад хэлж байгаагүй юм байна. Тэ. Отгоо би чамайг тэх болгонд чинь тэгэл миний тэр өглөөний ажил, тэр өдрийн юм их тийм гоё эхэлдэг байсан шүү дээ. Тэр их гоё байдаг байсан шүү отгоо гэж надад. Чин сэтгэлээс хэлжсэн. Тэр их надад их тийм урам хайрлаж байгаа юм шиг. Урмын тийм сайхан талаасаа их тийм гоё санагдчихсэн. Тэрийг би хамгийн сүүлд авсан одоо урмын үг гэж бодож байна. За хөдөө тийшээ хоёлоо жоохон анхаарал хандуулнаа. Зүүн талаар бүссэн хүчлийн асуудлаар шинэ оршоо хөдөлгөөний асуудлаар уулзаа тойроод яваад ах шиг байсан. Түрүү хоёлаа нэвтрүүлгийн ихэнд ярьсан. Малгүй болсон олон малчд байна. Нөгөө малгүй гэдэг нь зөндөө байна. Их хүн туссан шүү дээ тийм ээ зүүн тал руу. За энэ иргэд мөн ер нь цаашдаа ер нь яаж амьдрах юм бэ? Яаж амьдрах гин ер нь уулзаж явж байгаа ч юу ч яах юм? Цаашдаа бол ер нь мал аж ахуйн салбарыг шинчлэх зайлшгүй шаардлага байгаа юм байна. Жил болгонд энэ зуд турхан болно. Тэр бол ойлгомжтой. Зуд турхан болохоор төр засгаас нэг шуудаа хэвиг нэг 2 бодол үүсгэхгүй л бүүн зардал мөнгө хүн хүч дайчлал нөгөө малчин дайлд хүргэдэг. Зарим газарт нь хүргэж өгч чадахгүй газар байна. Хүргэж өгж байгаа газар нь очиод үнэхээр тэр нь одоо юу гэдэг малд нь шимтжил болж чадчихна уу чадахгүй байна уу гэдэг олон л асуултууд гарна. Тэгээ цаашдаа бол ер нь мал аж ахуйн салбарыг арай нэг шинжилсэн арай нэг агсан төвшөнд аваачих зайлшгүй шаардлага бол байгаа юм бэл. Өнгөрсөн хугацаанд судалгаа хийж үзсэн улсын засгийн газар. Тэгэхэд бол одоо нэг малчин өрх дунджаар нэг 2.1 сая төгрөг сарда мал аж ахуйн салбар болон өөрийнхөө хэрэгцээнд зарцуулт юм бэл. Тэгээ мал аж ахуйн салбараас олж байгаа орлого нэг дунджаар 1.5 сая төгрөг. Тэгээ голд нэг 5-600 мянган төгрөг алга болчиход байгаа ч. Иймэрхүү байдалтай л өнөөдөр малчт маань байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ алдагдaltaй ажиллаад байгаа байхгүй. Тэгээ эндээс ямар дүгнэлт гарч ийн гэхээр үндсэндээ малчин өрөх мал аж ахуйн салбар нэг тийм төвжирлийн тойрогт орчод байгаа юм байна. Зээл авна. Цагаан сарын үеэр зээл авна. Цагаан сарын өмнө. За тэгээд хавар ноос ноолуур гарахаар нөгөө зээлээ төлнө. Тэгээ 9 сарын үед хүүхдүүд сургууль соёлд явахын алдад дахиад зээл авна. Тэгээд мал махны үеэр төлнө. Тэгэл яг ингээд энэ жилийн 4 үйлрэл яг юм нэг зээлийн дотор эргэлдэж байгаа байхгүй. Энийг бол би төвжирлийн тойрог гэж нэрлэж байгаа. Төвжирлийн тойрог. Тэгээд төвжирлийн тойрогоос гарч чаддгүй орч чаддгүй орц гарц байхгүй ийм тойрог дотор зээлнээс зээлний хорд. Тэгээд түрүүний миний хэлдэг тэр алдагдaltaй алга болоод байгаа нэг 5-600 мянган төгрөгөө энэ зээлээр л төлж байгаа байхгүй. Цаашдаа мал аж ахуйн салбар шинжлэхдэх ёстой, бизнес эрхлэгч болох ёстой бил. Ашиг орлого ахиухан болдог. Тэгээ сая одоо энэ засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлж одоо хошооны тухай бүр хууль батллаа шүү дээ. 5 их найдыг одоо төгрөгийг одоо 5 жилийн хугацаатай шинэ оршоо хөдөлгөөн бий болгож. Цаашдаа бол одоо мал аж ахуйн салбарыг энэ хошооны хэлбэрт оруулъя. Зайлшгүй бид хүн одоо нийлж нэгдэх зайлшгүй шаардлага байна. Уулын аманд юу гэдэг ганц нэгээрээ биш. Хамгийн багадаа одоо хошооны тухай хуулиарч одоо 9 гишүүнтэй. Хошоо бол 9 гишүүнтэй байх хэрэгтэй. Тэгээд нийлж нэгдэж мал аж ахуйн салбарыг мал аж ахуйн салбарт одоо шинжилэл хийя гэж одоо төр засгаас дэмжиж байгаа. Одоо малчны зээл гэдэг зүйлийг ч одоо жилийн нэг 20-24% хүүтэй авч байгаа. Энэ шинэ оршоо хөдөлгөөний энэ бодлогын хүрээнд бол одоо жилийн 6% хүүтэй зээлийг хоршоодод олгоё гэж байгаа. Урд нь бол хоршооны чиглэлээр бол нэлээд олон жилийн өмнө одоо хоршоог бол маш ихээр ярьсан. За дээрэс нь хоршоолох хөдөлгөөнийг нэлээд өрнүүлсэн. Энэ өгүүлэхэд айхтар амжилтанд хүрээг байхгүй. Тэрний нэг одоо яагаад гэдэг асуултын хариуд бол санхүүгийн дэмжлэг тухайд үзүүлж чадаагүй. Банкнаас зээл авах гэж үзсэн айхтар амжилтанд хүрээгүй өндөр хүүтэй
үндсэндээ одоо хүүнээс хүүний оронд, зээлээс зээлийн оронд байсан. Энэ удаа бол Монгол Эдийн засгийн газраас мал аж ахуйн салбарт шинжилэл авчирч байгаа зорилгоор нэн хөнгөлөлттэй зээлийг хоршоодод олох гэж. Ингэж чадвал бид хүн энэ мал аж ахуйн салбарыг арай агсан түвшинд шинжилэл хийх ийм боломж бол байгаа. Би энэ шинэ оршоо хөдөлгөөнийг бол одоо нийгмийн захиалгаар бий болж байгаа зүйл гэж ойлгож байгаа. Нийгэм өөрөө Малчид маань өөрсдөө яаж хүлээж авч байгаа? Гэхдээ яг энийг бол юу гэдэг малчид янз янзаар хүлээж авч байна нэг үгэлгээд. Зарим иргэд бол энийг бол одоо маш зөв талаас нь за бид хүн хоршиж нийлж нэгдэх ёстой байна. Тэ? Эсвсөөрөө нийлээ. За хуучин хоршоодууд бол тэрийг сэргээе. За тэгээд энэ хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагдъя гэж. Хоршооны нэг гишүүнд 50 хүртэлх сая төгрөгийг олгоно. За тэгээд төрөөс бас барьцаа хөрөнгөн дээр нь бас дэмжлэг үзүүлэх гэж. Жишээ нь 20 сая төгрөгийн зээл авахд бол одоо зээлийн батлан даалтын сангаар дамжуулж барьцаа хөрөнгөний 100% хариуцна. За 20-с 40 сая төгрөгийн зээл авахар бол төрөөс 90%-ийг нь хариуцаад тухайн хоршооны гишүүн барьцаа хөрөнгөнийх нь 10%-ийг гаргана. За 50 сая төгрөгийн зээл авал төрөөс 80%-ийг нь зээлийн батлан даалтын сангаар дамжуулж барьцаа хөрөнгийг нь төрөөс хариуцна. 20%-ийг нь тухайн гишүүн өөрөө хариуцах. Ийм зохицуулалттайгаар одоо мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтын зээл болгоё гэж. Хөрөнгө оруулалтынхаа зээлийг бол одоо орон нутгуудад бас хүлээж аваад тий ажлууд бол бас эхлээд явж байгаа. Тэгээд энэ шинэ оршоо хөдөлгөөн бол цаашаа илүү эрчимжиж, өргөжиж мал аж ахуйн салбарт бол одоо нэн шин түүхийг одоо бий яасан бүтээх байх гэж ойлгож байна. За зарим нэг хүмүүс бол ярьж байгаа шүү. Энэ бол сонгуулийн шоу байна гэж. За сонгуул болохоос өмнө бушуухан шиг хоршоо байгуулж аваад нэг болсон болоогүй нэг төсөл бичээд бушуухан шиг зээлийн авсан хэдэн хожчих юм байна шүү. Магадгүй сонгуулийн үр дүн яаж гарахаа шалтгаалаад ер нь манад байдаг л тогтолцоо энэ төрийн залгамж халаа гэдэг ер нь гिचүтсэн шүү дээ. Нэг намд гарч ирээл урд нь байсан намынхаа зүйлийг байхгүй болгоод үргэлжлүүлээд явдаггүй гэдэг жишүүд байгаад байдаг. Энэ дээр бас нэг хүмүүс эмзэглэж хараад байгаа юм билээ шүү. Яг зөв ер нь бол цаг хугацааны үед ингэж л тарж байгаа байхгүй. За энэ жил ч одоо айхтар өвөл хавартай нүр туллаа шүү дээ. Айхтар 100 турх энэ бол одоо байгалийн гамшиг байхгүй. Энэ бол 100 турхан гэхээс илүүтэйгээр. Зарим газар бол бүр байгалийн гамшиг болсон байхгүй. Тий. Тийм учраас бас энэний эсрэг бас одоо төр засгаас авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ. Нэгийнхэн хэсэг. Энэ бол одоо улсын хурлаар бүр хууль болж батлагдсан юм зүйл байхгүй. Тийм учраас энэ цаашаа бол тогтвортой үргэлжлэнэ. Яг энэ дээр бол юу гэдэг олон хүмүүс шүүмжлэлтэй хандж ийлээ л дээ. Зарим нэг хүмүүс бол сонгуулийн үеэр сонгуулийн шоу, та сонгуулийн маргаас зогсно өдр гэж ярьж байгаа хүнтэй бол би бас зөндөө таарсан. Энэ бол одоо цаашаа үргэлжлэх ёстой. Төрийн бодлого цаашаа тасралтгүй үргэлжлэнэ гэдэг дээр бол итгэл үнэмшилтэй байна. Малчид болгон маань ер нь зээлтэй биш байгаа юм аа. Ер нь зээлгүй малчин гэж бараг байхгүй баха. Энэ малчдын зээлийг нэг удаа тэглээд өгчий гэдэг одоо бас нэг акц яваад байгаа шүү дээ. За энэ дээр яг хувь хүн та өөрөө ер нь ямар бодолтой байгаа вэ? Өнөөдөр бараг зээлгүй малчин өрөх гэж бараг байхгүй. 1.3 их найт төгрөгийн зээл хаан банк, төрийн банкн дээр байгаа юм л. Малчтын зээл. Тэрийг одоо нэг удаа тэглэх асуудал. Өөрөө нэг үлгэд эдийн засаг өөрөө тэрийг Монгол улсын эдийн засаг тэрийг өөрөө даахгүй шүү дээ. Тэрнийг ингээд шууд 1.3 их найт төгрөгийг тэглэнэ гэдэг өөрийн боломж нэг үлгэд бас таарав. Зээлээ тэглүүлчлээ тэр хүн маргаашнаас нь яаж амьдрах юм? Малгүй болцсон. Хэрэг яаж амьдрах? Нэг удаа зээлээ тэглүүлээд амьдрал нь одоо мал аж ахуйн салбараас хөндөрөх юм уу? Нэг бол нэмж нэм хөнгөлөлттэй зээлэнд хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагдаж мал аж ахуйн салбарыг дараа цааш нь өргөжлүүлж малынхаа үйлдвэр усааг сайжруулах, хашаа ороог сайжруулах, худаг ус гаргах, тийм ээ? Жижиг нядалгааны цэх хийх, сүүний цэх ч гэдэг юм. Энэ хөрөнгө оруулалтын чиглэлийн дэмжлэгийг төр засгаас авч цаашдаа амьдрал ахуйгаа өргөжлүүлэх хэн бол одоо зарим хүн бол энэн дээрээ нэг удаа тэглүүлэхээс энэ хөрөнгө оруулалтын зээлийг аваад цаашаа үйл ажиллагаагаа хэрчимжүүлж, өргөжүүлж энэ мал аж ахуйн салбартаа одоо цаашдаа явах нь одоо зөв юм аа гэдэг хүмүүсийн бодол давмгаалж байгаа. Зүүн тийш одоо өвсний гарц их мундаг юм байлээ. Тэгээд энэ дээр
бас их маргаантай зүйл байгаад байгаа юм аа. Тэр өөр нутгийн хүмүүс, өөр аймгийн хүмүүс хурж ирээд дотроор хурж ирээд тэнд нь өвөлжгөнгүүт нь хөөж тууддаг. Хадлан дарааны цагаар бахан гадны хүмүүс орж ирээд хамг өвсийг хадаад борлуулсан чинь байхгүй. Бага овоолоор хайждаг юм яриад байгаа шүү дээ. Энийг анзаарч байна уу та ер нь? Яг ер нь бол цаашдаа бид хүн малын тоо гэхээсээ илүүтэйгээр малын чанарт бол илүү анхаарах хэрэгтэй юм. Хамгийн гайгүй гэсэн өвс ногоо ургадаг газар бол зүүн тал руу байна шүү дээ. Одоо тэгээд үндсэндээ тэр маань бас тодорхой хэмжээнд хомигдож байна. Одоо малчтай ярьж байгаагаар бол одоо туурайн зууд болоод байна. Энэ олон мянган адуу мал тий талхлаад одоо юу гэдэг нэг 4-5 мянган адуу гэхэд нэг яваад өнгөрөхөд л энэ өгүүлэхэд баг хөрсөж чинь эргүүл ярьчих шүү дээ. Тийм учраас энэ цаашдаа бол энэ бүсчсэн хөгжлийн бодлогын хүрээнд энэ отор нүүдлийг хүртэл бас зохицуулах хэрэгтэй юм бэл. Энэ малын хөлийн татварыг одоо шөө өндөр болгох хэрэгтэй юм уу? Эсвэл өөр ямар зохицуулалт байна? Тэр бүгдийг өшөө нарийн одоо хийх зайлшгүй бас шаардлага бол байгаа юм бэл. Монгол Улсын ерөнхий сайдын бүсчсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөгийн албан тушаалтай байгаа. Энэ бүсчилж хөгжинэ гэж яриад байгаа тийм ээ. Одоо зүүн бүс, баруун бүс, төвийн бүс, хангаан бүс, хойд бүс гэдэг хэдэн бүстэй хуваацсан. Ингээд бүсчлээд хөгжих нь зөв юм аа гэдээ одоо та бүхэн яваад байна. Яг энэний гол утга учир нь юу вэ? Энэ бүсчилсэн хөгжил гэдэг зүйл юм. Яг хөө бүсчилсэн хөгжил гэдэг бол энэ бол цоо шин зүйл биш. Энэ бол одоо бүр ингээд үүх түүхийн яриул анх бүр 1937 оны үед эдийн засгийн бүсчлэл хийжсэн юм бэл. Тэр үеэс л юм бүсчилсэн байдлаар ер нь цааш явах хэрэгтэй юм байна гэдэг асуудал яригадаад ингээд олон удаа энэ бүсчлэлийг ярьж энэ тойргийг зурж ирсэн. Анх одоо бодлогын том баримт бичиг бол анх 2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж том бодлогын баримт бичиг улсын их хурлын 57 дугаар тогтоолоор анх батлагдчихсэн. Үндсэндээ бол маш товчхондоо бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг зүйл бол хот өдөөгийн хөгжлийн ялгааг арилгах гэдэг. Өнөөдөр орон нутаг Улаанбаатарын энэ хот өдөөгийн хөгжлийн ялгаа бол одоо өдөр шимшиг болсон шүү дээ. Улаанбаатар хотод хүн амынх нь 50% амьдарч байна. Орон нутагт нөгөө 50% амьдарч байна. Ганц нэгэн статистик тоо мэдээ хэлэхэд ихтэй сургуулиудын одоо үндсэндээ 96% нь Улаанбаатар хотод байна. 4% нь орон нутагт. Төвтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, банк санхүүгийн байгууллага, чанартай боловсрол, эрүүл мэнд гэдэг бүгд Улаанбаатарт төвлөрч байгаа. Өдөөгийн нүүдэл Улаанбаатар руу явж байгаа нь бол нэг талаас бас буруу биш юм бэл. Хүн байн данчд бас нэг хүүхдээ нэг хэвтэйхэн шиг сургууль соёлд сурахчи, тийм ээ? Гайгүй чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авчи, соёл боловсролын үйлчилгээ авчи гэдэг хүн болгоны л бас одоо боддог л бодол шүү дээ. Тэрнийхээ дагуу бас орон нутгаас Сумаас аймаг руу, аймагаас Улаанбаатар руу явах нүүдэл бол их байгаа нь бол аргагүй юм лээ. Тэхийн тулд энэ хот өдөөгийн хөгжлийн ялгааг арилгахын тулд цаашдаа энэ бүсчилсэн байдлаар хөгжүүлэх гэж. 6 бүс нутагт хувааж өнгөрсөн 1 сард энэ бүсчилсэн хөгжлийн чиглэлээр эдийн засгийн том форум болсон Улаанбаатар хотод. Энэ 6 бүс нутгийг ингээд хооронд нь харьцуулаад харж байхад бол хамгийн богино хугацаанд хөгжих, эдийн засгийн эргэлтэнд орох, хүнээр үл юу гэдэг цусных нь эргэлт сайжрах боломжтой бүс нутаг бол манай энэ зүүн бүс нутаг юм бэл. Хинтийд орнод Сүхбаатар. Одоо энэ бүсүүд маань хөгжихийн тулд нэг өөр өөрсдийн нэг арга зам хөгжлийнх нь гарцууд байгаад байгаа юм шиг харагдаад байгаа. Зүүн бүсийн онцлог нь яаж хөгжөхөр юм? Бүс нутаг болгон өөр өөр гэсэн онцлог байна. Давуу талууд байна. Жишээ нь зүүн бүс нутаг. Хинтийд орнод Сүхбаатар аймаг. Энэ бүс нутаг бол Хятад, Орос гэсэн хүчирхэг эдийн засагтай хоёр улстайгаа хил бомтоор нэгдүгээрт холбогдож байна. Энэ бол номер 1 давуу тал боломж. Хоёр дахь том одоо давуу тал гэвэл зүүн бүс нутагт одоо 90 цав чойсон чиглэлийн төмөр зам бас байна. За дээрэс нь өөрийн гэсэн одоо цахилгаан станцтай байна. Тийм ээ. За тэгээд Сүхбаатар аймаг руу орохоор бичгтийн бомт гэж одоо том бомт. Цаашаа бичгтийн бомтоос 866 км яваад одоо далайн том бомт, Жинжоу гэж том бомтод хүрэх хамгийн дөт гарцсан. Хамгийн дөт гарцсан. За тэгээ Хинтээ аймаг
Эзэн Чингис хааны өлгийн нутаг. Энэ эзэн Чингис хааныхаа өлгийн нутагтаар тулгуурлаж түүхэн аялал жуулчлалын том маршрут бий болгох боломжтой. Сая энэ 2-7 хоногийн өмнө засгийн газраар зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар бас зарлчлаа. Тэ. Тэгээд цаашдаа энэ эзэн Чингис хааныхаа өлгийн нутагтаар тулгуурлаж одоо түүхэн аялал жуулчлалын том маршрут бий болгоно. Манай Дорнод аймаг алдарт халахгүй бол Минингийн тал, Бөөрнөр, Их Бурхан төшөө гэдэг сайхан газрууд байна. Уршаага Сүхбаатар аймаг руу орохоор төрийн дахилгад Алтан даруйва, Алдарт Шилийн бөгд, Ганг нуур, Талын агуу гэдэг намартаа болдог одоо хунгийн чуулган гэдэг. Гэх мэтчлэн энэ сайхан түүхэн газруудыг нэг том аялал жуулчлалын маршрут бий болгож энийг дагсан одоо дид бүтц бол аяанда энэ маршрут бий болсны ард бол аяанда дид бүтц хөгжинэ. За тэгээд хил орчмын аялал жуулчлал бас хөгжих ийм боломжтой юм. Тэгээд дээрэс нь бас нэг одоо том чухал зүйл бол газар зүүн хувьд бол одоо нэн тааламжтай. Дан тал ирэн бүс нутаг. Та бүгд маань мэдэн штэ. Баруун тийшээ гарахаар увс, ховд, баян үлгийхээр дандаа өндөр даваагүйтэй. Зам харгуу тавих, удаг ус гаргах, бүтээн байгуулалт хийхэд бол одоо хөрөнгө оруулалт их шаарддаг. Гэх мэтчлэн одоо манай зүүн бүс нутагт бол нэг 5-6 төрлийн давуу талууд, боломжууд бас байгаа. Судлаач хүний хувьд харж байхад бол одоо эхний ээлжинд нэгээс хоёр томоохон төслүүдийг л хөдлөх ёстой. Тэрний нэг нь бол одоо босоо тэнхлэгийн төмөр замыг бий болгох ёстой юм байна. Одоо байгаа 90 цав чавуулсан чиглэлийн төмөр замыг урдаас нь бичгтээс бичигт хөөт гэд чавуулсан гэд холбож чадвал манай зүүн бүс нутаг Хятад, Монгол, Орос гэсэн энэ гурван улсыг дамсан том эдийн засгийн том коридор бий болох боломжтой. Аз, Европыг холбосон том ачаа барааны эргэлт манай бүс нутаг дээгүүр тэр төмөр зам дээгүүр явах боломжтой. Энэ давуу тал боломжууд дээр тулгуурлаж одоо энэ төслүүдийг хөдөлгөж чадвал аяанда тэр том төслүүд хөдлөд ирэхээ алдад араас нь жижиг төслүүд бол одоо хөгжих, дагаад одоо хэрэгжих ийм боломжууд бол одоо байгаа мөлий. Зүүн талаар тойрож явж байхдаа олон санал санаачлах хүсэлтүүд малчид маань, нутгийн иргэд маань одоо өгүүлжлэг байх хэрэгтэй тийм ээ. Тэндээс ер нь ингээд ажиглаад хахад ер нь дийлэнх нь ямар саналуд байгаад юм бэ? Ер нь малчтаас гаргаж байгаа санал бол ер нь цаашдаа мал аж ахуйн салбарыг ер нь төр ямар бодлогоор дэмжих юм бэ? Ер нь малчт энэ хэлбэрээрээ цаашаа явах юм уу гэдэг асуудал дээр бол ер нь малчид бол тодорхой саналуудыг бас их ярьсан шүү. Тэ. Төрөний бид бүхний ярилцдаг энэ хоршоог бол энэ шинэ оршоо хөдөлгөөнийг бол дийлэнх нь дэмжиж байгаа. Малчтын бол одоо бас нэг чухал ярьж байгаа нэг сэдв. Мал аж ахуйн салбар нийлж нэгдэх нь бол цаашгүй зөв юм билээ гэдгийг бол. Миний явсан би сая Дорнод Сүхбаатар Хинти гэдээ явсан. Амжилттай яваа хоршоод ус зөндөө байт. Тэгээ тэрнээс хүмүүс үлгэр дуурайл авч нийлж нэгдэж чадвал бид бүхэн цаашдаа бол энэ зуд турхныг бол одоо зовхгүй давах юм байна. Малын ашиг шим бидний олох орлого нэмэгдэх юм байна гэдэг дээр бол ер нь дийлэнх нь санал нэгдсэн байл шүү. Хамгийн ойрхны жишээ нь Цэнхэр мандал сум байна. Тэнд одоо олон өрх нийлээд ногоон тэжээл жишээ нь тарьсан байгаа байхгүй. Тэгээд тэндээс 45 мянган боодол ногоон тэжээл аваад сая энэний айхтар өвөл хаврыг одоо түүртэхгүй давж штэ. Тэгэхэд яг хажуугийнх нь сум жишээ нь яг адилхан зэрэг цаг хоёр сумын малын хорогдлоход өдөр шөнө шиг зөрүүтэй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь тэр Цэнхэр мандлын жишээ бол одоо хамгийн одоо нийлж нэгдснийхаа үр шимийг маш мундагаар одоо маш одоо өндөр төвшөнд хүртсэний нэг том жишээ. Тэгэхээр цаашдаа бол ер нь мал аж ахуйн салбар бол одоо ард иргэд малчт маань одоо цаахан нийлж нэгдэж чадвал энэ хоршооны шинэ оршоо хөдөлгөөний өрөө хүртэл байгаа шүү дээ. Дэмэндээ дээсэрчэнтэй гэж байна. Дэмэндээ дээсэрчэнтэй. Тэгээ манайхан ч нэг жалгын нэг тараад бууцсан тэгэл өдөр болгон өөртөө хоноо хариулна, өөртөө өвсөн хатлан тэжээлээ хийн, өөртөө ноосоо харгана. Уг нь нийлчих юм бол ядаж адгийн наазах нь ээлжлээд хоноо хариулах нь тийм үү? Тийм шүү дээ. Нийлээд модоо хийчих нь, өвсөө хатчих нь. Хэрвээ нийлж нэгдээд нэг хоршооны зохион байгуулалтанд орчвол айл болгон коф шавах шаардлагагүй. Айл болгон трактор хэрэггүй. Портертой шаардлага л тийм. Айл болгонд одоо портер байгаа даа. Тэр хоршооныхоо дундын өмчлөөс сайхан нийлж нэгдээд бүх зүйлээ хийдэг.
Манай малччааг нэг өөлөхөд өглөө үүрийн 5 жингээс үчийн гэгэнийг тасартал өстө нэг 10 хуруугаар газар самардаж энэ мал аж ахуйн салбар нөө хэдэн малыгаа төлөө явдаг байхгүй. Нийлж нэгдсэн тэр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг. Ийм л хэлбэр рүү орж чадвал цааш та мал аж ахуйн салбар бол одоо ахиц гарна шинжилэл хийгдэх энэ боломж нь бүртнэ гэж бодож байгаа. Хамгийн том мөрөөдөлт нь юу вэ таны? Олимпийн тэнгэрт охиныхоо медалийн давцанд зогсохыг харахсан гэж л мөрөөддөг шүү дээ. Тэ. Монгол Улсын төрийн далбаг Мандуулаад тэ. Төрийн дуулал их шиглээд зогсох. Тэр мөчийг харахсан гэсэн одоо миний бас нэг том мөрөөдөл байна. Яг хөө хүний амьдралд олон мөрөөдөл байлгүй л яг. Энэ бол хамгийн том мөрөөдөл. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл гэж бодлоо. Маш сайхан мөрөөдөл байна. Таны чигтгүү одоо монголчуудын юм мөрөөдөл байна. Дахиад нэг сайхан олимпиад авахтаа болчихвол тийм ээ. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ёо. За баярлалаа. Та бүгдд одоо ажлын амжилт хүсье. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын ерөнхий сайдын бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөг Ухнагийн Отгон Баяр хүрэлцэн гэж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяр.